би яагаад хэлж таргалсан 2 аяыг иддэг пиндэж пандаасан миний турсан аргын нууц нь болохоор сайн байцгаана уу. За энэ бичлэгийн гарчийг хараад таад орж ирсэн баг гэж бодож байна. Ер нь бол турах хүсэлтэй амар олон хүмүүс идэв штэ. Тэгээд би бас нэг хэсэг амар турах хүсэлтэй явж исэн. Тэгээд ашгүй нэг юм турчаад тэгээ ер нь YouTube видеонуудаа хийсэн гэж ойлгож болно. Гэхдээ яг хуу хамгийн анхны видеог үзэх юм бол яг одоогийнхоос бол жоохон таран байгаа. За тэгээд эхлээд юу ч гэсэн би багадаа яг ямар нэгэн таргалах шалтгаан байгаа хэсэг би яагаад хэлж таргалсан тэгээд хэрхэн яаж турсан талаараа дараалтайгаар ярихыг хичээе. За дараалтаа ярих гэвэл би төрхтөө амар миратай байсан. Чин тэгтээ угаасаа жоох хүүхдүүд төрхтөө амар миратай байдаг штеп. Тийм л миратай байсан болохоос биш яг юм хүлд ороод явж маваад сэжил номд яваад 10 жилдээ бол би яг одоогийнхоо энэ жин дээр байдаг гэсэн байхгүй юу. Тэгээд оюутан болчоод би нэг салсан юм. Амьдралдаа анх удаа салж утсан юм. Тэгэд би бүр амар турж исэн. Одоогийнхоосоо чүд туранхай. Тэгж турчаад тэрний дараагийн жил нь би амар таргалсан. Би гол шалтгааны нь болохоор өвлийн амралтаар Солонгос явчаад Солонгос хоол идэж иж жагаад яг намайг ирэхэд цагаан сар болж тараад тэгэд би бууд бүр амар хидээд тэгээ миний идэх хэмжээ маш их болсон байсан байхгүй юу. Тэгэд би бүр амар хиддэг байж жагаад тэгж юу н тархалцсан. Ингээд зүгээр ингийн хүмүүс чинь нэг аяг хоол идэж цаддаг штеп. Тэр үед яг би нэг аяг хоол идлээ гэж ерөөсөө цадсан мэдрэмж авдаггүй. 2 аягийг иддэг. Хийсэн хоолоо бүгдийг идэж дуусчиж сэтгэл амардаг гэсэн. Тэгэд би бүр амар тархалж исэн. Миний хамгийн амар тархалт бол 68 69 кг. Миний өндрийн хувьд гэх юм бол би метр 68. Тэгэхээр ер нь бол 68 69 кг ерөөсөө хурж үзэж байгаагүй багадаа юм туранхай байсан хүний хувьд бол амар өндөр чинь төрчихсэн байхгүй юу. Тэгээд сэтгэл санааны байдал, тэгээд өөртөө ихтэй байдал зэрэг нь бүр юм навс доош ундаг гэсэн. Тэгээд би ингээд амар турахыг хүсдэг байсан боловч яг л ингээд нэг л биелэлээ олж өгөхгүй нэг л турахгүй байгаадсэн. Миний тарган байсан үе гэх юм бол би 3 дугаар курстэй ер нь нэлээд таргалцсан. Тэгээд зун нь тэр үед мэргэжлийн дадлага хийж исэн. Мэргэжлийн дадлага хийж байхад манай дадлага хийж байгаа газар юм гоё. Өдрийн олон цаанаасаа тэгээд би тэд өдрийн олон ажил дээр идчихдэг. Тэгээд би тэр үед яг турах гэж оролдож эхэлсэн. Тэрнээс өмнө болохоор нэг амар оролдоод ахгүй зүгээр ингээд оюутан байсан болохоор хичээлээ тарж хичээл гэртээ хоол хийж идэл ингээл ерөөсө турах талаар нэг амар бодоогүй. Тэгээд дадлага хийж явах үедээ л за би одоо нэрнгэс турахгүй бол би амар бүдүүн байна. Өмд өмсгөд хүртэл ингээл гизний мах цах ингээл өмднөөс хальж гарч ирж мэрэл тэр нь нас надад амар ерөөс таалагдаагүй. Тэр үед би бас багахан хэмжээгээр хассан. Тэр хасалт нь нөлөөлсөн юм гэх юм бол энэ. Энэ ерөөсөө сурталчилгаа биш угаас намайг сурталчилгаанд ивент идэх байгууллагад байх байхаа. Энийг би уусан. Энэ болохоор гол зорилго нь болохоор хоолны туршил бууруулдаг гэдгсэн байхгүй юу? Би ийм хоолны туршил амар хийдэг ийм зуршилтай болсон учраас миний ходооц цунцсан их л идэхгүй сэтгэл чанараа байсан яг тийм байсан учраас хоолны туршил бууруулдаг юмнаас эхлэе гэж бодоод би энийг эхэлж ууж хоолны туршлаа багасгахыг хичээдэг байсан. Тэгээд энэ яг нөгөө нэг эрзэн чихэрлэг амттай учраас чихэр идэх мэдрэмжийг бас гальт дарж өгдөг байсан юм шиг санагдаж байна. За тэгээд энэ минийг яг уугаад яг турыг. Гэтэ энэ хамгийн балаа юм нь жоох юм чээж хорсох гээд идэг. Энэ угаасаа орцсон л тийм байгаа зү. Тэгээд тэнгүүт жоохон чээж хорсох гээд идэг учраас чээж хорсоод баг юм идэх хүсэл дарагддаг юм шиг мэдрэмж төрж исэн. Тэгээд сүүлд би дахиад нэг авсан. Гэхдээ би энийг уугаагүй. Яг нөгөө нэг энэ турсан гол шалтгаанд маань энэ юусоо нөлөөлөөгүй. Гэхдээ турах гэж үзэж байгаа хүмүүс хоолны туршлыг балсан гэвэл яг энийг туршиж үзэж болох юм гэдэг байдлаар сая оруулж ирлээ. Тэгээд би ер нь хөөрхөн 3 дугаар курсын 100-аас ахуулаад багаар жин хаяад 4 дугаар курст орсон. Тэгээд 4 дугаар курсын үлэн дахиад Солонгос явсан байхгүй юу? Тэгээд Солонгос хоолнууд ямар гоё амттай лээ. Би идэхгүй чадахгүй. Тэгээ заримг нь Монгол байдаг заримнууд нь амар үнэтэй дээ шүү дээ. Солонгост очиод тэд нар амар хямдхан болохоор бүр амар их заримг идэнэ. Бүр Солонгост очиод үнэхээр хоолны дэглэм, хоолоо хорих гэсэн бодол надад ерөөсө төрдгөө. Тэр гоё амттай юмнууд Монгол байдгаас хэм нүнээр надад холдоод байгаа учраас би идэлээсэн. Тэгээд Солонгосоос буцаж ирэхдээ би 64 кг болсон байсан. 60 болж 8 кг хасч явчаад тэгээ буцаж ирэхдээ дахиад 4 кг нэмчихэд ирсэн.
Тэгээд бүр үнэхээр тэр үед чинь ерөөсөө хасагдахгүйсэн. Би тэгээд бүр за одоо би бүр юм хөөхөд ч гаргаагүй, хүнтэй цуугаагүй, ийм жоохон ийм залуухнараа ингээл бондоогоол үлдчих юм байна гэдэг бодол надад төрөөд их сургуулаа төгсөх гэж бас амар диплом орой шөнийн цагаар бичиж суун. Тэгэнгүүтээ нойр хүрэхгүй байхын тулд би орой ингээ KFC захиалж иддэг. Би юм идчихээр нойр ингээд баг зэрэг сэргийдэг байхгүй юу? Тийм болохоор яг тэрийг мэддэг учраас би юм идчихийж, нойроо сэргээж ийж, шүнжин сууж умаа идэг гэсэн. Тэгээд тэгэхээр угаасаа яаж турах юм бэ? Өдөр нь чоол идэнэ, бүр шөнө нь чоол идэнэ. Тэгж явсаар агаад ерөөс турахгүй байжгаад тэгээд ямар тааж төгссөн. Төгсчөөд би өөртөө айгүй амар чөлөө олгоод би энэ зуны амралтаа дуусгачаад ажилдаа орно гэж бодоод тэгэж бодоод амарч агаад ажилд ороод 9 сараас эхлээд би ер нь ажилд орохыг хичээдэг. Тэрний өмнө болохоор ер нь ингээл гэртээ идэж уугаал ингээл байж идэг байсан. Тэгтээ нэг амар дэглэм турна гэдэг бодол ерөөсөө байгаагүй. Тэгээд 9 сараас ажилд орох гээд ярилцлага өгч мөгөөд ингээ явсан чинь гинт миний толгойд даян гэл чи ингээд шинэ орчинд шинэ хүмүүстэй хамт ажиллах чагаа. Чи гоё юм туранхай байх юм бол чамайг өмнө бүдүүн байсны хүмүүс мэдхгүй. Одоо хоёлаа ингээ жоохон тураад ийм гоё болёо. Тэгээ ядчих би нөгөө маркетингийн чиглэлийн ажил хийдэг байхгүй юу? Тэгээд тэнгүүд маркетингийн менежер, маркетингийн ажилтан, маркетингийн ахлах гэх мэтчлэн хүмүүс ер нь бол амар тийм ганган тэгээд ийм гоё эмэгтэйчүүд байдаг гэдэг миний төсөөлөл байдаг гэсэн. Яг ажил дээр гарсан чинь том компаниуд яг тийм байвал яах вэ? Тэгсэн чинь би хажуу талд нь пэндэж пандаасан нэг амар охин орчвол яах вэ? Гэл нэг ингээл өөрийгөө ер нь жоохон гатгаал чи ийм гэж дотроо бодоод тэгээд тэгсэн чинь хамгийн амар нь биний газар ажлын ярилцлаганд орсон юм. Тэр гайгүй том компани ихгүй юу? Компанийн нэрийг бол хэлж чадахгүй нэ. Тэгээд том компанид ярилцлаганд орсон чинь ингээд дөнгөж төгссөн би оюутан багтаа нэг хальт хагас цагаар нэг агентлагт ажилладаг байсан. Тэрнээс нэг надад амар хийж чаддаг юм нэг амар лаг юм байхгүй. Тэгээд ярилцлаганд орох гээд оцсон чинь чи яг юу хийж чаддیں۔ Зүгээр миний тэр үед мэдэрсэн мэдрэмж нь болохоор чи яг хин юм? Чи юу хийж чаддیں۔ Одоор хийж чадахгүй юм байвал бид нар чамайг авахгүй гэдэг мэдрэмж надад төрүүлсэн. Тэгэл ингээл ажлын анкетууд явуулах гал тэгэнгүүт бүгдээрээ 2-оос дээш жилийн туршлагатай гээл дөнгөж төгссөн хүүхэд яаж тийм олон жилийн туршлагатай хаа тий. Тэгээд эндээс болоод би ер нь бол жоохон сэтгэл санаагаар унжижсэн. Сэтгэл санаагаар унаал би ч угаасаа юу хийж чадах вэ? Би ч одоо хин чин дөнгөж төгссөн оюутан нэг амар том компани мөрөөдсөн амтан одоо ер нь болий хүссэн газарт нь оръё. Надад санал ирүүл би орно. Компаниг харахгүй анкетаа явуулна. Ядаж л маркетингийн чиглэлээр байгууллагууд маркетингийн эхэлсэн яаж ажилдгийг би мэдэхгүй ижиж нэг амар том компани мөрөөдөд явах вэ гэл бодвол амар сэтгэлээр унаад. Тэгэд би ер нь ийм сэтгэлээр унсан ийм гунигэлсэн уюутад миний хоолны туршил амар багасдаг. Тэгэл сэтгэлээр унчаал тэгэл ядаж л ярилцлаганд орох гээд очихдоо ийм гоё нүрийн баясгалантай ийм гоё биетэй ийм гоё туранхай ийм бай гэдэг ийм хүслэн давмгаалсан. Тийм болохоор ингээд миний хоол идэх хүсэл арай бага болсон заяо. Тэгээд хамгийн гол миний турсан аргын нууц нь болохоор нөгөө нэг 24 цагийг 8 цагт нь юм идээд үлцэн 16 цагт нь юм идэхгүй гэсэн нэг тийм мацаг байдаг шүү дээ. Ер нь бол тэрнтэй маш төстэй. Өдөрт би яг нэг л хоол иддэг гэсэн байхгүй юу? Тэр нь болохоор ажилгүй ингээ гэртээ өвтөж байгаа хүн байгаа шүү дээ. Тэр үед бол үнэхээр үйлчилж исэн. Гэхдээ ажилтай хүмүүс тас үйлчлэнэ гэж би бодож байна. Тэр нь юу вэ гэхээр одоо ингээл ажилгүй юм чинь өдөр хүртэл унтна. Өдөр хүртэл унтахгүй маа гэхэд 10 маруу гэж сэрлээ гэж бодъё. Би угаасаа өөрөөрөө ажилгүй байж ийж 9 мөс эртмэр зэрдэг байхгүй юу нэлээд унтдаг. Тэгээд өөрөөрөө шууд унтаж агаад сэрчээд шууд махаа гаргаад нүүр хамаа цэвэрлээд одоо гинтл ажлын ярилцлага дуудчих юм бол яана гэдэг байдлаар дандаа юм бэлэн байдалд байдаг гэсэн. Тэр нь болохоор нүрээ цэвэрлээд ингээд арьсаа гоё арчлаад ингээд байж идэг гэсэн үг. Тэгэхгүй бол би ямар нэгэн төлөвлөсөн юм байхгүй зүгээр л гэртээ бугий гэж бодвол би бүр нүрээ ч угаад. Тэгээд ингээд нүүр мүрээ цэвэрлээд ингээд жоохон өөрийгөө арчилж эхэлсэн үе гэх юм уу. Тэгж яг арчилж явах үедээ
Өглөө махаа гаргачаад тэгээ өдөр нь 1-2 цагийн үед би хоол хийж идчихэд тэгээд тэр хоол идснийхаа дараа би юу ч иддэг байсан. Гэхдээ тэнд хоол идэхдээ нэг л аяга хоол идэнэ. Гэхдээ тэр нь ямар ч хоол байж болно. Би ингээ өссөн юм айддаг. Гэхдээ зөвхөн нэг удаа. Тэгээд яг хөө тэр үеийг бодоод тахаар нэг амар амттан болвол идээгүй юм шиг байгаа. Угаасаа ажилгүй мөнгөгүй юм чи ямар мөнгөөр амттай авч идэх юм. Ээж урилж салгаал. Ээжи би амттай юм идмээрээ над руу мөнгө шилжүүл гэхэр чи амар тэнэг өстэй. Тэгээд угаасаа нэг амар ч амттай мэдмээр санагддаггүй. Тийм байсан болохоор би ер нь өдөрт яг 1 аяга нэг л хоол иддэг. Тэгтээ угаасаа нөгөө өмнө нь их идчихэж агаад нэг хүн хоол өдөрт идээд ирэхэр чинь хоолны туршил багассан би ч гэсэн амар өлсдөг байсан байхгүй юу. Тэгээд хамгийн сүүлд нь хэлэх гол нууцсан заяа. Гэхдээ та нар энийг хэрэгжүүлээд хоолоо молоогоо өвтгч үү гэдээс би амар айж юм. Гэхдээ яг би өөрийнхөө туршлагыг ярьж байгаа болохоор хэлчихье. Ингээд мөс чинь зүгээр усан штэ. Тэгэнгүүт би мөс ажилдаг байсан. Би одоо хүртэл мөс ажиллах амар дуртай. Яагаад гэхээр мөс зүгээр ус ямар ч калоригүй зүгээр ингээд чи шингэнээл нөхөж авч байгаа. Эсвэл бол зүгээр ингээд хүүтэн ус болохоор нэг амар шингэн нөхөхдөггүй шууд доошоо гарчдаг байж магадгүй л те. Тэрний тогтолцоог нь би сайн мэдэхгүй байна. Ямар тааж өлсгөөрөө би шууд мөс ичдэг байсан байхгүй. Тэгээд тэнгүүд ингээд нэг шүд хавиралдаад гэж хазаад тэгээд тэнгүүд яагаад ч юм тархинд юм цадцсан мэдрэмж төрүүлдэг. Тэгээ гол нь хазчаад залгаад байгаа байхгүй. Тэнгүүд юм цадцсан юм идсэн юм шиг мэдрэмж төрүүлдэг байсан болохоор нэг аяга мөс идчихээд би тэгээ цадчихдаг байсан. Тэгэл унттлаа тэр мөсөө идээд тэгээ болоо. Нэг л аяга иддэг байсан. Тэгээ угаасаа зуны улирал байсан. Үгүй арай жоохон дулаахан байсан болохоор нэг амар даарж маарна гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгээд мөсөө идчихэд унтаад маргааш өглөө нь яг тэр цикл яг хэвээрээ явагддаг. Өдөрт нэг хоол идэл, орой үлсэх юм бол мөсөө идэл, өдөрт нэг хоол идэл, орой үлсэх юм бол нэг хоол, орой үлсэх юм бол мөсөө идэл ингээл яг ийм л дараалалаараа явагддаг. Энэ хооллолт энэ цагийн хуваарийн дагуу явснараа би хангалттай 5 кг 2-3 сарын дотор хасч чадсан. Тэгээд 2-3 сарын дотор хөөхөн өөртөө ихтэй болохоор жинтэй болчоод яг тэр жин нь ер нь бол энэ л байна л та. Ингээд тэмдэглэл хөтөлжсэн байгаа хгүй юу. D9 гэснээ 63.9 кг, D10 63.6 кг, D11 63.6 гэдээ ерөөсө буураагүй. Тэгээл энэ үед нь ямар муухай юм бэ гэж дотор бодчихвол дахиад дараагийнх нь өдөр нь үзэхээр 62.7 гэл. Тэгэл 13 дахь өдөр нь үзэнгүүт 63.7 дахиад болцсон жах шиг. Нөгөөний гол нь юм хоолны юм хатуу дэглэн бариагүй учраас миний жин ингээд дэшээ доошоо өдөр болго үзэхээр амар хэлбэлцдэг байсан. Гэхдээ ингээд доошоо бууж байгаа тоог харах үнэхээр кайфтай байдаг байсан. Тэгэд ингээд ер нь бол ерөнхий хөрхөн тэмдэглэгээ хийцэн байгаа. Ингээл би өдөр болго үзэж агаад сүүл рүүгээ нөгөө нэг хөрхөн жоохон өөртөө ихтэй болохоор жин дээр утцсан шүү дээ. Тэр үед би яг ийм байсан энд зураг оруулчих. Бүтэн би энэ зураг байхгүй бол ядаж нүрийнхаа зургийг оруулчих. Одоо энэтэй ингээд харьцуулаад үзэх юм бол миний энэ нүр амар торонхоогоо за. За тэгээд ер нь хөрхөн жингээ хасчаад байж агаад тэгсэн чинь би ажилд орохоор болсон нэг компанид. Тэгээд тэнд ажилд ороод ингээл ер нь ийш тийш яваал өдрийн хоол моол идээл ингээл жоохон гэртээ байхаас илүү жоохон хөдөлгөөнтэй болчихж байгаа шүү дээ. Тэгээ хөдөлгөөнтэй болчоод тэгээ би өдрийн хооллороо ганц л хоол иддэг заяа. Яг нөгөөний зуршил нь хөвссөн. Өдөрт яг нэг л иддэг. Тэгээ оройн юм иддэггүй. Яг тэр зуршлаар одоо хүртэл явж байна. Тэгээд тэр зуршлаар яваад ахаар миний бодлоор айгүй хөөрхөн багаар жингээ хасаад ингээд нийтдээ 15 кг хассан байгаа. Би хамгийн даргаандаа 68 кг гэдсэн шүү дээ. 68 кг-аас би одоо 53, 54, 55 энэ гурван жингийн хооронд хэлбэлцдэг байхгүй юу? Тийм болохоор ер нь бол дунджаарна гэж бодоод 15 кг гээд бүхлээд авсан юм. Тэгээд ингээд бодохоор ер нь бол нэг амар миний бодлоор хурдан хугацаанд их килограмм хаснасаа илүү багаар хасаад явах юм бол тэр нь таны биеинд арай үлдээцтэй, арай удаан тогтохоор юм болов уу гэж бодож байна. Ингээл амар дэглэм байраал ингээл амар хоолой сойзон хүн хоол сойж дэглэм дуусны дараа энийг чидмээрэн тэрийг чидмээрэн гэж бодол төрдөг штеп. Та дэглэм барьж үзсэн бол яг тийм бодол төржлээсэн мах гэж бодож байна. Тэгэж өөрийгөө зовоож ирснээс зүгээр ингээд өдөрт нэг удаа өөрийнхөө дуртай юмыг идээд тэгээд ингээд нэг жилийн дотор начиг ингээд жингээ хасчих болохоор юм байна гэж би бодож байна. Энэ миний нөгөө хурдан жингээ хасаад
байгаа шалтгаан нь миний бодлоор бас настай хамааралтай байх гэж бодож байна. Бага насны ийм цус шингэн залуу хүн арай хурдан турдаг гэх мэтчлэн ер нь бол хүмүүсийн хилдэг юмнууд байгаа шүү дээ. Тэд нар ч гэсэн нөлөөлдөг баха. Гэхдээ тууштай яг нэг habitтай болоод тэр зуршлаараа жингээ хайвал надаа илүү дээр санагдчихээн. Тэгээд нэг миний сүүлд сонссон юм нь гэхээр би шинэ ажилд орсон чинь намайг хинэнч тарган байна гэж ерөөсөө тарган байсан гэж ерөөсөө төсөөлөөгүй. Чи угаасаа л юм туранхай. Чи ерөөсөө таргалтгүй хүн юм байна. Чи тийм болохоор мэдгүй байх гэх мэтчлэн өгнүүдийг сонсоход надад маш таатай байсан. Хурдан хугацаанд биш, удаан хугацаанд ер нь жингээ хайсан учраас миний арьс марьс янз бүрийн унжаагүй. Тэгээд угаасаа залуухан байгаа учраас унжихгүй. Гэтэ хурдан хугацаанд жингээ шууд хайх юм бол арьсны унжилт өгдөг гэсэн. Тэгээд би урт хугацаанд ер нь жингээ хайсан учраас арьсны унжилт байхгүй. Маш гоё. Буцаад 10 жилийн жин дээр очисон. Би бүр үнэхээр баяртай байгаа. За нэг тиймэрхүү л байна да. Тэгээ та хэд маань миний хэрэгжилсэн аргыг туршаад үзэж бас болж юм. Гэтэ тэр мөсөөж ажиллахтаа манайхаа мөсөө ингээд сайн жижил. Тэгээд зажилж аман дотроо нөгөө мөстэй усаа жоохон бүлээцүүлж байгаа залгаарай. Мөс идж жагаад хоолоогоо өвтгөөд хатгаа матгаа авчихгүй. Ханиад манайд хүрчихгүй гэж бас анхааруулмаар байна. Гэтэ мөс бол миний бодлоор зөвлөх хамгийн бэст арга. Маш амархан, маш гоё. Гэтэ би одоо хүртэл яг өдөрт нэг л хоол идэнэ. Би ингээд оройд мөс идэнэ гэсэн юм байдгүй. Яг тэгэхээр нөгөө удаан хугацаанд жингээ хайцсан учраас дахиж нэмэх магадлал нь бас багасч байгаа юм шиг надад санагдаад байгаа. Одоо би ингээд орой KFC идсэн ч гэсэн маргааш нь нэг амар сүртэй жин нэмсэн юм шиг санагдахгүй. Яг тэгэхээр удаан хугацаанд жингээ хаяад ингээд баг багаар тогтцоор агаад миний жин одоогийн байдлаар энэ дээрээ тогтцсон байгаа юм шиг санагдаад байна. Тэрнээс гадна одоо иддэг хэмжээнээсээ бүр амар л их идчихгүй болвол би таргалахгүй байх. Тэгээд нөгөө нэг таргалсантай холбоотой бууз байгаа штэ. Тэр буузыг бол би идэж чадгаа байсан. Яг тэгэхээр миний амьдралдаа хамгийн тарган байсан жин дээр аваачиж өгсөн хоол юм шиг санагдаад. Тэгээд би одоо цагаан сараар скол бол зүгээр ингээ уюудаж гэсэн аав ээж хоёр бууз хууш уур хийж өгөхөр би идэж чаддгүй. Ганцыг идчихээл тэгэл цаа хангалттай энэ хэр хитэрсэн хэрэг боллоо гэж боддог. Тэгээ нэг бодлын тэр нь жоохон мангарч гисэн нөгөө бодлын хашраацсан нь нэг бодлын сайн юм шиг. Бууз чинь угаасаа гурил мах хоёр ямар ч ноомогоо ороогүй. Тэгээд идэд байвал идэл идэг төрлийн хоол учраас тэрнээс бас татгалцсан нь зүгээр дээ. За нэг юм байна. Миний турсан түүхийг сонссон танд баярлалаа. За тэгээд таалагдсан бол лайк, subscribe. Би ингэж хэлэхээр кринжлээд байна. За. Subscribe хийвэл хийж болно, хийхгүйсэн ч болно. Лайк дарсан ч болно, дарахгүйсэн ч болно. Энэ бол таны сонголт. За тэгээд bye. Асууж тодруулах зүйл байвал комент хэсэгт бичиж болно шүү. Би комментэд бол сайн хариулдаг. Миний өмнөх бичлэгүүдийг үзчихсэн, комент бичиж үзсэн хүмүүс маань нэлээд сайн мэднэ. Би удаан хариулахгүй байсан ч гэсэн ямар тач хариулдаг. Надаа комент ирэхээр амар хөөрсөн санагдаад идэв. За тэгэхээр bye. Би тэг өнөөдөр үсэн амар гоё янзлсан учраас та нартай зориулаад бичлэг хий гэж бодоод тэг хийж юм. Тэгэд би бүх биеэрээ амар таргалдаг хүн учраас миний хацарч гисэн амар тарган байсан. Би амар том нүртэй байсан. Мэлээс. Тэгээд турцсандаа би бүр үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Бүр үнэхээр гайхалтай. That's a bye.